морин дил дээр дэлхийн талыг эзэлж явсан агуу түүхт монголчууд бид аж найх хүлэг адууны соёлоон дэлхийд дарахлж чадсан ард түмэн. Бидний уламжлалт амьдрал, төрд ёс, шашин шүтлэг, агуу амьдралд адуу ямар байр суурь эзэлж ирснийг түүх гэрч хэлдэг. Буянт малынхаа үр шимийг хүртэж, эртний их өвөн уламжлан өвлүүлсэн өвөг дээдсийн үргэлжлэл хиймэрлэг адуучин залуус Эрбэр арга ухааныг уралдуулан наадлаа. Үндэсний өв соёл хөгжил дэвшлийг эрхэмлэгч Өлзий телевиз сошиал адуучин пэйж хуудсын нэрмжид адуучин тэмцээнийг зорж сурвалжлага нэвтрүүлэг бэлтгэснээр үзэгч та бүхэнд хүргэж байна. Сайн насна. Опа! Монгол адууны яс чанар хэр байдгийг, Монгол адуучин залуус ямархан хиймэрлэг авхайлт самбатайг бүрэн дүүрэн илтгэсэн тус тэмцээн 17 дугаар жарны сүрээр дарагч хэмээх гал морин жилийн зуны тэргүүн сарын шиний нэгний бэлэгд сайн өдөр хуучнаар Түшээдхан аймгийн Зориг Тувангийн хошуу одоогийн Төв аймгийн Эрдэнэ санд сумын нутагт боллоо. Энэ жилийн тухайд 2 дахь удаан зохион байгуулагдаж байгаа тус тэмцээнд эх орныхон уудам тал нутагт эзэн болж суугаа 140 гаруй адуучин залуус оролцож эрийн хав эдрийн жавхаагаан гайхууллаа. Монгол ардын уртын дуу Эрдэнэ засгийн оногдох сайхан дуугаа хийж өгье.
Мөнгөтийн тарган байна. Атомын дэсэрэ сайхан байна. Адуу чин би чарж явна. 내가 아싸 이났어.
янзын. За сайхан одоо тэмцээнийг санаачсан хоёр зохион байгуул 2 дахь жил болж байгаа шиг нэ. Энэ тэмцээнийхэн талаар ер нь тэгээ одоо сошиал адуужин гэж одоо пэйжээр нүүсгөөсөн талаар. За яг би одоо бас бичлэг янз бүрийн зураг хөрөг эвлүүлэх хоббитэй. Тэрнийгээ дагаад бас нэг пэйж нээгээд ингээд явж ирсэн. Тэрнийхээ дагуу ер нь дандаа л хөдөө олон нутагтай холбогдолтой, адуу малтай холбогдолтой ахуй тал руу бичлэгнүүд хийж эхлээд тэр нэг гинт сошиал адууч ингээд нэр бас гинт л одоо ороод ирсэн юм гэдэг шиг тэгээд ер нь бас тийм байхгүй давтагдахгүй нэрүүгэл зүгээр юм уу гэсэн үүднээс тэгээ сошиал адууч ингэж пэйж нээж ирсэн. Тэр пэйж маань одоо бас 25-6 мянган дагагчтай болсон байгаа. Тэгээд тэрнийг дагаад бас энэ сайхан адуун соёлонд эдэлж байгаа энэ сайхан авч явж байгаа хүмүүст бас зөв үлгэр дуурайлуулж айтайхан өмд хүрэх хийсэн гэсэн бодолтой бас зөвхөн жалганы шургуу гэж энэ тоохгүй одоо орхиод идэг юмыг бас телевиз радиотой олныг хамруулсан олон улс аймгийн арга салтай адуучид сүрэлцэн ирсэн том тэмцээн болохыг зорьсон тэмцээн байгаа юм да. Бас олон сайхан адуучдыг нэг дор цуглуулж одоо бас одоо адуу дагсан соёлыг хөгжүүлж байгаа юм зал. Тэгээд ер нь энэ тал дээр бас ер нь харж байна. За миний хувьд бас Төв аймгийн адуучдын холбооныг бас тэргүүнийг давхар хийж явдаг. Тэгээд энийгээ дагаад бас морьтой хэмэр Монгол соёл нэвтрүүлгийг бас өнөхөө пэйжээрээ сурчилж бас явж байгаа. За өнөөдрийн болсон тэмцээн бол ерөнхийдөө дан явган шургуу гэсэн төрлөөр зохион байгуулагдсан. Тэгээд бас яг хаврын жоохон чороотой хөндлөнгийн тоостой бас тооцвол айтайхан сайхан тэмцээн боллоо. Одоо бол нэмтэд бэрчсэнгүй сайхан тэмцээн боллоо. Тэгээд одоо дараагийн жилийн тэмцээнүүдэн бол сайхан зуны дэлгэр цаг болохоор хүмүүсийн одоо тоо чанард бас анхаар цөөвтөрхөн адуучин 4 төрлөөр бас оруулж сонирхолтой шилдэг Монгол улсын шилдэгэн шилдэг уургын морийг бас шалгаруулах тэмцээн хийх гэсэн зорилттой байгаа.
Байгалийн давжгүй хүчин зүйл салхи шороог үл хайхран адууны дил дээр хийсэг эрмэг залуус уран гомсгоор наадан үнэн шударга өрсөлдөж шилдэгүүдэн шалгаруулсан юм. Сошиал адуучин тэмцээний тэргүүн байрт Өвөр хангай аймгийн Бүрд сумын харьяат Баточор, Дэд байрт Төв аймгийн Өндөр ширээд сумын харьяат Нямдорж, Гудгаар байрт Төв аймгийн Борнуур сумын харьяат Дашгууд, дөрөвдүгээр байрт Төв аймгийн Эрдэнэ санд сумын харьяат Мөнх хөргөл, тавдугаар байрт Төв аймгийн Эрдэнэ санд сумын харьяат Батбилэг, тусгай байрт Төв аймгийн Эрдэнэ санд сумын харьяат Сумын алдар туяач буян хишиг тус шалгарсан бол уран уурагч тэмцээнд Төв аймгийн Эрдэнэ санд сумын харьяат Эрдэнэ санд сумын адуучдын холбооны тэргүүн Заяабаатар шалгарч хурсан олныг цэнгүүллээ. За ингээд энэ сайхан өдөр сошиал адуучин бэжийн дэрэмж адуучин тэмцээнд үргэлжлэн ирсэн эрхэм хүндэт очиж төлөөлөгч та бүхэнд бүгд баярлалаа. Өнөөдөр бас цаг агарын байдлаас одоо тэмцээн маань жоохон тоостой, өндлөгийн жоон широотой болсныг тооцвол сайхан тэмцээн болсон гэж бодож байна. Тэгээд за энэ жил манай бид бүхний тэмцээний маань шагнал 5 байртай. За авраг урагчтайгаа ингээд 6 шагналтай явж байгаа. За 4-5-ын шагнал бол бүтэн сүлжмэл хазаарн дээр бэлэн мөнгө дагуулж өгч байна. За 3 дугаар байр бол адуу хазаартай. За 2 дугаар байр бас адуу хурдуудны адуу байгаа. За тэргүүн байрын шагналыг маань Ихтийн группийн захирал Хамбатын их баясгалан ах маань дэмжиж урамшуулж байгаа шүү гэдгийг та бүхэндээ бас хэлэхэд таатай байна. Тэгээд дээрээс нэмээд хэлэхэд Батхан алсын гэрэл Баавар баригдыг үүсгэн байгуулагч Нотлын ах Баасан цог ах маань бас нэг адуучин маань дэмжиж урамшуулж бас хувийн зүгээсээ сэтгэлийн бэлэг барьж байгаа. Тэгээд сошиал адуучин гэх логотой адуучин тэмцээн 2026 эрхэм мөндөд Дэ Батбилэг танаа Төв аймгийн Эрдэнэ санд сумын зохион байгуулагдсан сошиал адуучин бэжийн дэрэмж адуучин тэмцээнд амжилттай оролцсон 5 дугаар ажилласан тул өргөмжлөл медаль, өнгөн шагналаар шагнав. Нүүдэлчин Монгол түмний адуу дагсан өв соёл үнэн зөвөөр түгэн дэлгэр болдгоо гэсэн байна. За баярлалаа. За өргөмжлийн үг үсэг адилхан мөнх сайхны мөнх хөргөл танд гэсэн байна. За 4-р өрийг хэлсэн мөнх сайхны мөнх хөргөл найзаар болж байна. За 3-р өрийн шагналыг Төв аймгийн Борнуур сумын харьяат Сэндийн Дашбууд танаа гэсэн байна. Хоёрдугаар байр эрхэм мөндөд Нямдорж танаа Төв аймгийн Эрдэнэ санд сумын зохион байгуулагдсан сошиал адуучин бэжийн дэрэмж адуучин тэмцээнд 2 дугаар өргөжлөлтөнд бол өргөмжлөлт медаль адуугаар шагнав. За 2 дугаар өрийн адуу бол одоо Өвөр хангай аймгийн Бүрд сумын харьяат Бүр Одрын баяр сайхны хурдан Төв аймгийн Алтан дуулын бүсэд төрүүлж байсан хурдан хараадганы одоо хөр урдан болсон сайхан хараадуугаар дэмжиж урамшуулж байна. За 2 дугаар өрийн адуу одоо ногооны шүтлэн болж байгаа сайхан хурдан удны Алтан дуулын бүсэд төрүүлж байсан хурдан хараадганы хөр урдан болсон сайхан хараадууг азтан болж байна. За энэхүү тэмцээнийг тэргүүн байрын шагналыг Өвөр хангай аймгийн Бүрд сумын Батэрдний Баточор хүртсэн байна. Халуун баяр хүргэе. Өргөмжлөл медаль мотоциклоор дэмжиж шагнаж урамшуулсан байгаа шүү. За шагналын түрүү байрын мотоциклыг хурдталд орж байгаа. Ихтийн группийн захирал Хамбатын их баясгалан ах маань бас дэмжиж урамшуулж өгч байгаа. За манай сошиал адуучин бэжийн нэрмжит адуучин тэмцээний уран урагчийн шагналыг Төв аймгийн Эрдэнэ санд сумын адуучдын холбооны тэргүүн Инхбаатарын Заяабаатар хүртсэн байна. За аймгийн авраг адуучин Сандагдоржийн Ганбаатар бай шагналыг шагнаж урамшуулнаа. Баавар баригдыг бүтээгдэхүүнээс нэг адуучин маань өөрөө сайхан сонгоод өгөх байгаа.
За би за тоо хэллээ шүү манайхаа. Бэлэгдлэр 88 гэдэг тоо гэлээ. 88 дээр ямар адууч юм бэ? Тэр хүмүүс энэ хүүхдийг түүний ястан болох нь те. 88. Эрдэнэ сантын Болдоотрын Ганбаяр. Байна уу? Оо за. За стонхэр содрог байлаа да тоо хэллээ. Тэгээ энэ хүү цаасыг би мэдгүй хараагүй тэгээд дүү залуу хүн байна шүү дээ те. За баярлалаа ханд астан боллоо ингээд Баавар брендийн нэрийн бүтээгдэхүүний астан боллоо. За баяргийн бүгд хоёроо манайхаа. Яацтай ямдаатай хэмэртэй золбоотой залуу хөвтэй тэгээд халуун баяргийн ханд. За баярлалаа. Энэхүү сайхан тэмцээнийг маань дэмжиж урамшуулж сайхан зохион байгуулалтанд дэмжиж очиглоор байсан Ихтийн группийн захирал их баясгалан ахта адуу бэлэглэхээр шийдсэн байгаа. Тэгээд Монгол морийг одоо гарчуулж эхлээд хүнд өрдөгтөн үүсч өгчөөд явснаас хойш хамгийн анхны адууг одоо үржүүлээд гаршуулаад байж байгаа. За нэг нэр үгээ зүсүүгээ тийм ээ. Юу гэж нэрлэх үү? За хээрээс олсон юм чинь хээр гэж нэрлэе гэж. Тэгээ энэ сайхан хээр адууны төс ингэж үүссэн түүхтэй байдаг гэсэн. Тэгээд Монгол адууны үүсэл хөгжлийн анхны зүс болсон сайхан хээр үрээг одоо Хүрлбат Төв аймгийн аварга малчин Улсын аварга малчин Хүрлбатрын буян гişгийн адуун сүргийн бэлчээр тэнцсэн сайхан урдын хээр үрээг ахта бэлэг болгоё. За тэгээд олон сайхан урдан буянтай болоорой. Та нэг зургаад оруулчих уу? За юуны юм сайн баяр үгээ 100 гаруй залуучуудаас бас одоо хол сан байгаа шаардлагатай төрүүллээ тийм ээ. Сэтгэлдээ болцсон. Өнөхөр хоёр тань өнөөдөр бас одоо сошиал адууш ингэ сайхан тэмцээн боллоо. Тал талаас олон ч улсуудрлээ. Адуу сайхан боллоо. Зохион байгуулалт их сайтай боллоо. Өөр анхны жил оролцож байна би. Тэгээ нодлон манай улсын аварга адуучаа Баярмах төрүүлжээс бүрднээс тэгээ энэ жил анх жил ороод төрүүллээ. Тэгээ тусал дэмждэг найз нөхөд технэр өгөөд аавчтай бүгдэнд нь баярлалаа гэж хэлээ да. Өнөө жилд одоо хэд тэмцээнд оролцож байна нэрндэг? За ерөн 2 дахь тэмцээнд орж байна. Тэр нь 2 дахь тэгээд өрөөсөө одоо энэ төдлөөр төрүүлж байна. Одоо энэ хизэнээс одоо энэ уургалах гэдэг юм уу те? Энэ зүйлээр одоо гаршаад сурж одоо энэ хичээллэж ингэж эхлэв. Одоо 14-5 тагаас хойш ерөө уургалж одоо энэ адуу гэдэг зүйлийг дагаж эхэлсэн. Адуудагаал тэгэл ер нь жилдээ нэг 10-20 чурганд ордог. Ер нь адуу чууны эрдэм энэ уургач чууны эрдмийг ер нь хинээс одоо суралцаж гэж өгүүлж байна. Тэгэл энэ юу анх тэгэл одоо аваас алсурсан да ер. Наачаас сайхан уургалдаг. Тийм л. Өнөөдөр тэмцээн сайхан боллоо. Сошиал адуучин нэрмжид Бээжийн нэрмжид тэмцээнд хамжилтаар 3 дугаар эзэлсэн баяртай байна. За юуны юм баяр гэлээ. Цаахан оролцож байгаа. Уруу уургач. Саглаа эзэн болсон сэтгэлдээ болцсон. Өнөөдрийн тэмцээн сайхан тэмцээн боллоо. Сошиал адуучин тэмцээн маань 2 дахь жиглээ зохион байгуулагдаад өнөөдөр бас шороотой салхитай байсан ч гэсэн эр эдийн хав гайхуулж олон ирчүүд 100 ирчүүд өрсөлдөө тэгээд байр эзэлсэнтэй бас уруу уургач авсандаа баяртай байна. Сайхан тэгээ одоо энэ уруу уургач болж энэ сайхад уургалах эрдэмийг хинээс харж суралцж хаанаас төвлөн дээж үлдээ талаараа. Энэ эрдэм одоо яг өвөг дээдсээс саяасан одоо мэдээ орох цагаас давхуулаад адуун дээр өдний хүртэл явсан энэ авч гавьяа л байна. Салхитай өдөр, шуурхтай өдөр, энгийн сайхан өдөр гэл олон өдөр бас уурга хайжээс нэмэн авч гавьяа бас мэдрэмж зөндөө суулгасан аав ээж минь уу юм байна. Нийтийн ард түмэн хэмжлэгээ төвшил. За нийт одоо Монголын ард түмэн тэр дундаа эрдэнэ сантчуудаа тэгээд сайхан цуцгаагараа, сайхан хацгаараа гэж хэлье да. За тэгээд өнөөдрийн сайхан адууч тэмцээнд бас өөрийнхөө адуу сүргийг бас оруулж олон сайхан адуучдыг бас нэг өдрийг одоо тэмцээнд бас хөө нэмрээ оруулах нэлээд дээр. За өнөөдөр сайхан сошиал адуучин пэйжийн нэрмжид найзынхаа тэмцээн дээр сайхан адуун сүргээс оролцох сайхан тэмцээн боллоо. Тэгт өнөөдөр нийт олон сайхан залуучууд тал талаас ирж байна.
олныг хамарсан сайхан тэмцээн боллоо л гэж бодож байна. За өнөөдөр сайхан зохион байгуулалт тал дээрээс оролцсон өөрөө бас ганц нэг хаясаа ганц эхний шатанд оруулаад дараагийн шатан дээр дээс мултрал сайхан залуучуудад боломж олгоо тэгээд сайхан тэмцээн боллоо гэж бодож байна. За ингээд нийт тэмцээнд оролцсон энэхүү тэмцээнийг маань бас өнгөрсөн жил зөрөө ирсэн залуучууд бас ирсэн байна те. Энэ жил бас ирээгүй хүмүүс бас ирсэн байна. Тэгээд нийт тэмцээнд оролцсон бол энэхүү тэмцээнийг маань тусал тэмцсэн, хийхэд тусал тэмцсэн хэтийн группийнхэн даа болон одоо энэхүү тэмцээнд адуун сүргээ оруулсан Өөр Хангай аймгийн Бүр цэсмийн адуучид, Төв аймгийн Эрдэнэ сан цэсмийнхаа адуучдаа бас баярлсан талархсан илэрхийлье. Тэгээд та бүхэндээ бүгдэнд хамгийн сайн сайхан бүхнийг хүсээрэй. За юуны мөн сайхан оролцож байр эзэсэнд баяр хүргэе. Тэгээд энэ удаад энэ жил одоо хэд их тэмцээнд оролцож байна? Би энэ жил 2 дахь оролцож байна. За энэ тэмцээний зохион байгуулалт. Зохион байгуулалт сайхан байна уу? Ер нь одоо урд өмнө урд өмнө өвчнөд тэмцээнд орж ив. За гаргаж ирсэн амжилтуудаас бас дурдаад ирвэл. Өмнө 20 гаруй орж байна уу та. Дан тав жижиг саж юм л. Шоргоо моргон даал. За тэгээд эртээ цагаа бас оролцож 2 дугаар байранд орлоо. Тэгээд чагтагдаа болцож. Оо тэгээд сошиал адуучны тэмцээндээс ир сайхан оролцлоо. 2 дугаараар эзэллээ. Олон сайхан залуучуудтай сайхан ургаллаа. Өнгөрсөн жилийн тэмцээнд оролцож явж. За энэ жилийн тухайд одоо бас хэд их тэмцээнд орж байна? Энэ сошиал адуучнд энэ жил 2 дахь тэмцээнд орж байна. Нодлон ороод нодлон чинь 2 3 дээр мултарсан. Өнөөдрийн хувьд одоо ер нь төрүүлчих боломж байв өөртөө. Өнөөдөр нь төрүүлэх боломж байлаа. Юун дээр алдсан бэ? Тий, ер нь яг арай жоохон хоцроод ургалчих шиг бол. Тий, адуун жоохон над руу ханарч орж ирээл тэгээд нөгөө залуу маань өрсөд атчлаа. Тэмцээний сэтгэл нь Сайхан байна. өнөөдөр хэдгээр байранд ороод ер нь төрүүлчих боломж байв. 4. Сошиал адуучны тэмцээнд өмнөх жил яаж оролцож байсан бэ? 2 дуу байна бас. Энэ жилийн тухайд ер нь нийт хэдэн тэмцээнд орж байна? Дурд өмнө гаргаж ирсэн амжилтуудаас бас дурдаад ирвэл. Энэ жил нэг 10 тэмцээнд орсон да. Ямар амжилт гаргав? 2 дуу, 1 3. Өнөөдөр ер нь юун дээр алдаж уургаж одоо бас жоохон байр хашилсан гэж бодож байна. Намхаа адуугаас ч юм. Өнөөдрийн хувьд бас олон сайхан адуучтай тэмцээнд одоо үнэхээр бас өөрийнхөө хувь нэмрийг оролцоод одоо бүх адуугийн шахаж өгч наас цааш нь болгож ингэж оролцсон юм л дээр. Өнөөдөр сайхан энэ сошиал адуучны тэмцээнээс зохион болж байгаа Чин зүрэг найзыгаа адуучны тэмцээн зохион байгуулалтад дэмжиж би адуугаа оролцуулж тэгээ өнөөдөр сайхан тэмцээн боллоо. Тэгээд адуу мал шахалцаж тусдын болж явлаа да. Тий. Одоо энэ жилийн төсний тэмцээнд ороо тэгээд ер нь адуучтай зориулж байна. Би яг өөрийнхөө хувийн зүгээс тэгээд тэр өөрөө бэлдээл нэг мэрсээр орсон. Тий. Тэгээд энэ өнөөдөр энэ адуучны тэмцээнд оролцсон бүх сайхан залуучуудад өнөөдөр сайхан оролцлоо. Тэгээ мөн энэ байр эзэлсэн сайхан залуучууд өөр чадраа үзэж сайхан ургаллаа. Тэгээд байр эзэлсэн залуучууд өнөөдрөөс өндөр амжилт хүсье. Мөн адил орсон байр эзлээгүй ч гэсэн орсон улсууд нь ч гэсэн дараагийн адуучны тэмцээнд өндөр амжилт хүсье. Тэгээд өнөөдөр Шинзон найз маань үнэхээр сайхан адуучны тэмцээн зохиолоо гэж бодож байна да. Bayın suri
зааг хязгаар нь үл харагдах мэнгийн шаргал талаас захгүй их говийн намхан толгод хүртэл дүлий цагаан оргилтой алтай таван богдоос дүнсийн цайрах хордил сардгийн уруу хүртлэх өргөн уудам тал нутгийг сахин сууж адуун сүргэн адгуулан гаршуулж таван хошуумалаа тал дүүрэн бэлчээсэн адуун дэртэ амьдралд тулгатай залуусын адуу дагсан энэ соёл үеийн үед өвлөгдөн үлдэх ёстой.